За энэ өдрийн мэнд хүргэе. Баясах хэвээр. Тэг явуулцсандаа баяртай байна. Тэг өнөөдрийн бидний хамтдаа ярилцах сэдв болохоор бас өнөөдрийн нийгэмд те одоо залуучууд ер нь архитан цогтурах гэдэг асуудал бол маш их байна. Яг архинд донцсон хүн гэж яг ер нь хэний хэлэх вэ? Тийм яг үнэ сүүлийн үед залуучууд их болж байгаа их сэтгэл өвдөж байна л та. Тэгээ би сүүлийн 1 жил гарan албадлагын эмчилгээн дээр очиж бас сэтгэл зүйн сургалт хийж байгаа. Анх очиход бол ерөнхийдөө хичээл насныхан байсан. Харин сүүл рүүгээ бол ер нь залуучууд тэр дундаа бас эмэгтэйчүүд их болж ирсэн сэтгэлийг бол их өвтгсөн тийм өөрөөлөө зориггүй болж байгаа. Тэгэхээр ер нь архитектыг бол дэлхийн эрүүл мэнд ер нь архитектыг бол архин донцсон хүмүүсийг бол ерөнхийдөө өвчтөө гэж авч үзээрэй гэж бас хэлдэг л дээ. Архитект гэдэг бол бас өвчин. Тэгэхээр энийг бол хүмүүс мэддэггүй. Энэ чинь бол зохицуулж штэ, тэ болчих штэ, зүгээр штэ. Тэгээ өөрийгөө өвдсөн гэдгийг мэдэхгүй яваад их юм л энэ чинь хүндрээд өөрийг нь бол хөнөө. За бас энэ архин донтох гэдэг зүйл бол ерөөсөө буруу зуршилтаа автах л үйлдэл байхгүй. Өөрийгөө хянд захирч чадхаа болдог. Чадандаа гэж ихэндээ бол бодчихоо. Тэгээ явандаа бол өөрөө хэлбэл архиндаа уулгацсан хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр яг өөрөө тэр зан үйлээ бол захирч чадахгүй байх төвшөнд авчиж байгааг л дондох байдалд орлоо л гэж илэрхийлж болно л доо. Ер нь тэгээд яг одоо ингэ ажиллаж байхад залуучуудаа тохируулын хэрэглэхэд ер нь те яадгийг те ганц хөрөв явахад ингэ болно штэ гэх. Стрессээ тэгж тайлна штэ ч юм уу те. Ер нь тэгж зөвлөж байгаа ч гэсэн хүмүүс нийгэмдэр бас байгаад байгаа байхгүй. Стрессээ тайлах юм газар мазар энэ. Тэгэхээр ер нь яг тохируулын хэрэглэнэ гэж ер нь байдаг. За тийм тэргээр өөрсдөө зөвтгөж байгаа тийм тохируулын хэрэгчүү зүгээр шүү дээ одоо спирт дутагддаг гэдэг юм уу. Тэгэхээр тийм бол байхгүй. Өөрсдөө зөвтгөж байгаа. Тэгэхээр хүн одоо арх уулаа шүү дээ. Арх уухад хүний бие организмд нөлөөлдөг. Тэгэхээр энэ нөлөөллөөр яадаг ерөөсөө л бид нар за би нэг хайхтар ганц пиав луугаад зтэй. Энд ч нэг нөлөөлөхгүй шүү дээ. Үгүй хүний самбайчлан шийдвэр гаргахад нөлөөлдөг. Тийм учраас нөгөө арх уудсан, өнөртүүлсэн тий одоо пиав уудсан байсан ч машин барьж болдоггүй. Яагаад хоригддгийг энэ чинь самбайчлан шийдвэр гаргахад нөлөө үзүүлж. Тэгвэл ингээд ухаантай юм шиг ярьж иж болно л доо. Гэтэл нөгөө нэг яг тэр онцгой зөв шийдвэр гаргахад ер нь асуудалтай олдог учраас энэ ерөөсөө болохгүй. Тэгэхээр донтолд өөрөө хүний одоо бодол санаанд те шийдвэр гаргах, шийдвэр сонголтуудыг хийхэд асар их нөлөө бас үзүүлдэг юм аа. Тэгэхээр донтолтод орсон хүмүүс маань ерөнхийдөө өөрсдөө тайвшир гэж яриад байгаа шүү дээ тийм стрессээ тайл гэж. Мэдээж нийгэм тэр чигээрээ стрессж байгаа. Тэгээ баян ядуугийн ялгаатай байдаг. Бас энэ техник технологийн хурд тийм учраас хүмүүс нөгөө нэг энэ олон маш хурдтай энэ өөрчлөлтийн одоо үед бол хүмүүс стрессж байгаа. Үнэн л дээ. Тэгэхээр стрессийг тайлах олон арга бол байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл ер нь хүмүүс тэгдэж арх уусны дараа л амар аслан баа шиг амар зөрөгтэй болчтой шүү дээ. Дуугаан ярьдаг болчтой шүү дээ. Энэ чинь яагаад ингэж юм гэхээр хүн өөрийнхөө мэдрэмжийг энгийн өгүүлбэрээр эрүүл байхтай гаргаж сураагүй хүн л уршиг гарч ирж байгаа. Хүн чинь өөрөө мэдрэмжтэй шүү дээ. Хүн махан биетэй, сэтгэлтэй, сүнстэй. Тэгвэл хүний сэтгэл маш хүчтэй. Хүний махан биеийг өдөртөн цагардаг. Тийм учраас махан бие биш хүний сэтгэл өөрөө хүнийг хайшаа чиглүүлж чаддаг байхгүй. Тэгэхээр хүний дотор байгаа мэдрэмж алга болдоггүй. Чи уурлаад байгаа юм уу? Гүүгүй би уурлаагүй шүү дээ. Гүлээс амт дотроо өөдгөө амт. Чи уурлаад байгаа юм уу? Гүүгүй би уурлаагүй. Өөрөөр ийм байдлаар өөрөлдвөл хоёр баг зүүж амьдардаг. Тэг дүр эсгэж амьдардаг. Маш их тэр мэдрэмжийг дарж амьдардаг. Ямар их энерги, эрчим хүчийг тэр таагүй мэдрэмжээ нуухын тулд илэрхийлдэг гэж бодчих. Хүмүүс хамрын хэд явбал энерги авдаг шүү дээ. Тэгээ өөрөөлөө заримдаа өстө буцаал юундэ богондоо суугаад хотод ирэхдээ заримдаа энерги нь хайцсан гэмээр алга болгодог. Яагаад л хүний дотор байгаа сөрөг энерги эрчим хүч гэж хэлдэг. Сөрөг мэдрэмжүүд өөрөө хүний эрчим хүч, эрч хүчийг алдагдуулж идэг зүйл. Тийм учраас хүн амар стресстэй хямрахаараа жоох ууж тайвшрах гэдэг байхгүй. Ерөөсөө л архитектийн хамгийн одоо хүмүүст ондох зүйл нь стресс хэцүү байдлаас урам хугаралтаас гармаар байдаг. Ичгүүрээ дармаар байдаг. Амар сэтгэл хэцүү болсон байдлыг дарах гэж оролдож байгаа үйлдэл хийж байгаад энэндээ бол авцж байгаа. Хинч бардмаар би тохируулж уудаг штэ гэж тийм байхгүй. Тэг үнэхээр тохируулж ууж байгаас үлдээ өөрөө архиндаа уулгах юм процесс. Тэг зарим нь болохоор зарим залуучууд болохоор ингэдэг л дээ. Хүнд ер нь спиртний дутагдалд ордог учраас те хаяа уухт бол одоо
яа гэдэхгүй болохоор ингээд витамин дутагдаад байна ч юм уу. Иймэрхүү зүйл. Ер нь хүн яг тийм одоо пив ч юм уу те спиртлэг одоо тэр зүйлийг хэрэглэхгүй байснараа тэр яг спиртний дутагдалд орно гэж юу байхгүй. Чи шал бодлоо. Энэ бол худалдуур мөг. Өөрсдөө л хуурч байгаа. Зөвтгөж байгаа. Хин нэг шахан тэ шахамдуулж байгаа тийм л үг байхгүй. Ер нь тэгээд баг ч гэсэн одоо яг ингээд нэг ч гэсэн пиа уухад хүний оюун санааг ер нь бол яг дөрөвний таны хэлдэг шиг ингээ өөрчилчих юм байна л да тий. Тийм учраас нөгөө монголчуудын замдаа арх согтуу дээр ингээ баахан хонь ямаа амлчихсан тий. Маргааш шиглэн би одоо юу амлчихваа гэл. Яг ингээ согтуу дээрээ бас хүмүүс их ажил төрөл яриад л тий. Тэгээд л яг маргааш нь яг нөгөө амлалтаасаа няцдаг. А тэрэн дээрээс бол цаашдаа ингээл харилцааны асуудал нь хүртэл ингээл үүсэл явчихлаа байхгүй. Тэгэхээр яг би одоо нэг хүнтэй ажил ярих хичээлээ гэж утгаад нэг пиа ууцсан байлаа гэсэн ч тэр нь одоо ер нь яг хийсвэр нөлөө үзүүлэх юм л шүү дээ. Үзүүлнэ. Энэ зүгээр нэг зүйл биш чинь градустай зүйл шүү дээ. Тийм учраас эхлээд нэгээр л эхэлдэг л байхгүй. Тийм ээ. Тэ нэгээр эхлээд 2 болно, 3 болно. Дараа нь боли би дагнана, цагаанаар өөрөөлөл шарна зогцохгүй одоо дагнаад явъя, цэврээр нь явъя ч гэдэм үү. Энэ илүүдээр гээл ингээд өөртөө улам бүр хөндрүүлээд сүулдэ болвол маш хэцүү байл. За тэгвэл өөрийгөө ерөнхийдөө архины хамааралтай эсвэл архинд онцсон байдгийг яаж мэдэх? Ер нь хүн өөрийгөө ямар нэг зүйл донтоод байгааг яаж мэдэх юм? За нэг 4 асуулт байгаа. Ерөөсөө өөрийгөө тодорхойлох маш энгийн. Эргэн тойрон байгаа хүмүүс чи одоо ямар их уугаад байгаа юм бэ? Болооч наа чи одоо бол гэж сануулж хэлж гин үү? Тэ? Нэг биш уу та. Тэг хүмүүс чи ямар их ууд юм бэ? Болооч гэж хэлэх чинь уур урж гин үү? Чи юу гэдэг юм бэ? Мэдж чинь би тэ амьдралаа аваад яваа дууж байгаа гэх иймэрхүү хандлага үзүүлж гин үү? За 3 дугаарт нь өглөө босоход ямар нэг ингээд дотор чинь тавгуутай тий ямар нэг шар тайлах шаардлага таны дотор төрж гин үү? Эсвэл өөрөөсөн дотроос за би ч ер нь жоох уугаад байна шүү, би ч биш вэ шүү гэд өөртөө нэг биш удаа бодсон уу? Энэ 4 асуулт нь тийм гэж хариулж байгаа бол та архины хамааралтай болсон байна гэдгээ л ингээд. Тэр энэ ганцхан арх биш. Одоо PC тоглоом байна тийм үү? За наад компьютераа болооч гэдэг ихнэр чи хэлээд байна уу? Тэгвэл энэ давтах тэр шат чи эхэлсэн юм шүү дээ. Одоо хоолн дээр ч гэсэн болооч ямар их одоо шар сайр юу ууд юм бэ гэл энэ нэг хэлж л байгаа бол өөрийгөө л ер нь шинжилгээгээр тодтоохчих юм 4 асуулт байгаа. Тэгэхээр нэг одоо тохируулан хэрэглэх боломжгүй л гэж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр тэгвэл хүмүүс ингээд мэдээж энэ стресстэй нэг юм өөрөө байж байна. Тэр стрессээ одоо яаж өөрөөр тайлбал те. Заавал нэг пиа уухгүйгээр те. Заавал одоо ингээд юм спиртлэг юм хэрэглэхгүйгээр одоо өөрөөр хэрхэн яаж одоо тайлж болох вэ? Тэр талаас нь таас. Тийм. Тэгэхээр энэ ч хүний сонголт шүү дээ. Чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа хэн яана нэг бүгд чөлөөтэй тийм л дээ. Гэхдээ өөрөө бүх юм тустай биш шүү дээ. Бүх юм чөлөөтэй боловч эргүүлээд өөрийгөө босгосон амьдралыг чинь ч гэсэн сүрүүлэх эсвэл таны амь насыг ч гэсэн аваа явах ийм л аюултай хорт зуршил байгаа байхгүй юу? Тэгвэл хүмүүс яагаад энэ стресс гэдэг зүйлийг ялангуяа арх ууж тайвшраад байгаа байдлыг би ерөөсөө мэдрэмжээ илэрхийлэх өсвөхөн хоорондын харилцаан дотор зөрчилдөж байгаа зөрчилдөөнийг эрүүл ухаанаар шийдэж сураагүй, ярилцаж сураагүй, үнэнтэйгээ нүүрж тулж үзээгүй. Тэгээ яагаад ингэж надад ийм шударга сандж байгаа юм бэ? Шууд очиод хэлж чаддгүй. Зугаал дотроо бодчих. Тэгээд энийг бол хэдэн сараар ингээд тестнээс үүдэлтэйгээр өөрөөр хэлбэл энэ хямралд ороод байгаа. Тэгэхээр бол одоо бол хүмүүс тий ялангуяа би кофе шоп их дуртай. Одоо тэг хүмүүс чөлөөтэй ороод эрүүл орчинд тий гэрэл гэгээтэй газар ингээд чөлөөтэйгээр ярилцаж байгаа залуучуудыг харахтаа бол баяртай байдаг. Хүн өөрөө харилцааны амьтан. Харилцаанаас шарах авдаг, харилцаанаасаа эдгэрдэг. Тэгэхээр ерөөсөө л архины домтолтын одоо суур үндсийг аваад үзэх юм бол ерөн шарахтай холбоотой. Өөрөө шарах болон ичгүр гэдэг энэ харилцааны зөрчлүүд чинь өөрийн чинь маш хүчтэйгээр өдөөж тайвширмаар байна, уумаар байна. Тэгээ би ганцаараа баймаар байна гэдэг хүчтэй мэдрэмжийг өдөөснөөрөө хүмүүс яадаг вэ гэхээр энэ зүйлдээ бэлдээ заа тэгвэл нэг жоохон салхин маань яа жоохон ч тэ нэг стрессээ тайлах гэдэг нэрийн доор өөрсдийг бол тэр тайвшрах юм байдал болж байгаа. Бас нөгөө яг одоо жишээлх юм бол нэг хүсэл төрнө гэдэг нэг юм байна л да. Нэг өөрөө ирэхгүй одоо жишээлх юм бол миний хувьд бол одоо ингээд архинаас татгалзаж амьдардаг тий. Татгалзаж амьдардаг. Гэхдээ яг ингээ хаяа ингээл бүр ингээд өөрөө ирэхгүй ингээд дотроос ингээл тий. Хүсэл төрөөл ингээд газ пиа ууч мас харагдал тий.
энэ одоо хүсэл яг хаанаас төрөөд идэг юм бэ те энэ хүслийг одоо яг маш олон миний хард олон залуучууд те тэр хүслийн төрдөг учраас тэр хүчтэй хүслээ давж чадахгүй байгаа учраас бас архинд одоо донтох асуудлуудад шивдэг байх л та. Тэгэхээр энийг одоо хэрхэн яаж авах вэ? Юунаас төрөөд идэг те? Тэгэхээр би арх уусан гэдэг бол жимсэлтэй. Модоор үзэх юм бол жимс аахгүй. Би чи арх уугаад байна гэдэг нь жимс. Харин би уумаар байна. Би тайвширмаар байна гэж байгаа сэтгэл хөдлөл бол модны үндэс байгаа. Тэгэхээр өөрөө уумаар байгаа гэдэг энэ үндэстэй л ажиллах хэрэгтэй. Тэгэхээр өөрийгөө ажиглал өдрийн тэмдэглэл хэвлэл бүр сайн. Яг ямар үед уух гэдэг уух юм хүчтэй сэтгэл өөрт чинь төрөөд байгаа нэг удаа бичиж үзээч. Эсвэл за яах вэ? Бичих дургу бол одоо юу гэдэг спикер асааж байгаа утсан дээрээ ч юм уу те аудиогоор бичихгүй юу? Бис үнэхээр дургу уурч юм те. Миний уур бухимдал хэцүү намайг үл ойшоож намайг үнэлэхгүй байна. Тэ би ядарч гин тэ би үргэлж нүгэлж хагаад нэг залхаж гин ч гэдэг юм уу ямар нэг юм дээр игдүүцсэн байгаа өөрөө ихэд олол их сайн байна. Тэгэхээр өөрөө ямар үед яг ийм хүчтэй сэтэл төрж байгаагаа иглээ тэмдэглэл олж нээх нь олж нэ өөрийгөө дайснаа олж нэ гэдэг шиг тэ. Тэгэхээр өөрийгөө таньж мэднэ л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хүн өөрөө ухамсартай оюун ухаантай шүү дээ. Тэ тийм учраас хүн өөрөө ухамсарлан ойлгох хэрэгтэй. Яг үнэ. Тэгэхээр одоо яг ямар үед одоо миний хүсэл төрөөд байна гэдгийг тэмдэглэж авах нь шүү дээ. Заримдаа тэгвэл яг нөхцөл байдлаас гадна бас ингэдэг хин нэгнтэй таархлаарэ тэр нэг хүнтэй таархлаарэ л уумар санагдаад байдаг тийм бас хүслөө төрөөд. Тэгэхээр энэ хүнтэй энэ одоо за энэ нэг дорж гэдэг хүнтэй таархлаар л уумар сэтгэл төрөөд байх юм. Тэгэхээр тэр хоёрыг магадгүй хамтдаа нэг удаа нэг гой сайхан ууж л те. Тэгээ уугаал нэг сайхан каптай байсан те. Enjoy ч юм уу аягүй юм сэтгэл хөдлөсөн дурсамж байж магадгүй. Тэгвэл нөгөө дурсамж чи өдөөж штэ. Хүн өөр сэтгэлийн амьтаа. Нөгөөдгөө харангуул нөгөө нэг гоё байсан, нэг гоё яадаг да, нэг гоё ярьдаг да. Эсвэл магадгүй тэр хүн нөгөө хүнийг аягүй урамшуулдаг. Маш их дэмждэг байж магадгүй. Тэгвэл тэр зүйлийг авахын тулд нэг ганц юм хүчил та, уучил та гэж өөрөөр хэлбэл нөгөө нэг гоё өөрийг урамшуулдаг, дэмждэг, магтдаг тийм үү? Тэр сайхан үгөө сонсохын тулд тэр хүн юугаа өгөхөс бицэхгүй. Өөр тавиад чамаагүй уухаас бицэхгүй байх талтай. Тэгэхээр эргээл харахад дахиад нөгөө сэтгэл зүй болон харилцааны асуудал учрал энд нөгөө хүмүүсийн чи өдөөгөө. Тэгэхээр одоо тэр одоо нэг дорж гэдэг хүнтэй одоо таархлаарэ те өмнө яг тэр хүнтэй ууж исэн учраас дурсамж нэгээд үлдчихээд тэгээд яг дараа нь таархлаар ингээд хуумар санагдаад байна шүү дээ. Тэгвэл тэр хүн одоо тэр хүслээ төрүүлэхгүй тул тэр хүнтэй уулзахгүй байх ёстой юу? Эсвэл одоо яасан дээр те. Тэгээ нэг талаараа мэдэх өөрийгөө ойлгож штэ. За би ер нь энэ хүнтэй таарах юм үгүй гэж чадахгүй юм байна. Тийм учраас өөрөө нэг хоёр удаа хүчээр чамааг өөрийгөө хорж барьж татгалзах хэрэгтэй. Тэгээ өөрөөр хэлбэл архинд орсон хүмүүс найз нөхдөдийг орчныг өөрчлөх шаардлага гардаг юм. Эхний удаа. Яагаад гэвэл хүн орчиндөө их нөлөөлөгддөг штэ. Хаан цагийг өнгөрөөн тэр газар асар их нөлөө үзүүлдэг. Тэгээ дандаа л нөгөө архины хамааралтай хүмүүстэй найз байсан бол орчны өсөөлөх өөрчлөх, нүүхтэй ийм яагаад гэвэл нэгдүгürt та идэгрэх гэж байгаа. Яг үнэ тий. Идэгрэх шаардлагатай учраас таны гарцаагүй өөр газар одоо аваачихс өөр аргагүй байдал орж байгаа учраас найз нөхдөсөө тусгаарлагдаж эсвэл одоо өөр нутаг сэлгэгч гэж ярьдаг шүү дээ. Ингэх шаардлага зарим хүн дээр бол байдаг. За энэ болохоор нөгөө хүний эрүүл хүний тарих байна л да. Тэгээ эрүүл хүний тарих өмнөөсөө хойноосоо ингэж бүтэн харагдаж байгаа. За энэ бол арх хэрэгэлсэн хүний тарих байна. За энэ хүн болохоор 21 настай хүн байна л да. Арх хэрэгэлсэн. За тэгээ энэ хүний тарихыг эрүүл хүний тарихтай харьцуулаад үзэх юм бол маш их одоо шүүрийн шанах шиг болсон байгаа зү. Тийм учраас нөгөө нэг удаагийн бүтэн согтолт өөрөө 15,000-аас 20,000 эсийг өхүүлдэг гэж би тэр хэлсэн шүү дээ. Тэгэхээр хүний тарих ингэж гэмтснээр буцаж сэргээгдэхгүй. Нөхөн сэргээгдэхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл мартдаг хийдэг, юу хийж байгаагаа ойлгохоо байдаг. Хүсэл мөрөөдөлгүй болдог, тий зогсон гол. Тэгэхээр энэ өөрөөр донтолт гэдэг чинь өөрөө ийм айхтар зүйл байх нэ. Тарихаа угаад байгаа юм шүү. Тий. Өөрөөр хэлбэл нэг PC-нд донтсон хүүхдээ тэгээд нас орсон дээр өгöd яг PC-н дээр тоглож байгаад яг хойшоо гэдрэгээс авч унанаас орсон. Тэгээд тэр хүүхдийн тархийг задлаад үнхэрсэн байсан гэж хэлж байгаа. Тэ? Тэгэхээр энэ бас энэ хард тамхи байна. Одоо энэ интернет порнографик үзэж байгаа. Тэгээ киберсекс гэж ярьдаг. Интернет үзэж байгаа хүний ч гэсэн тархи ингэж сордог. Тэгээ өөрөөр хэлбэл эн чин өөрөө эргүүлээд яг энэ зүйлээр эрүүл бусаар сэтгэх тэр байдал руу ч нэг эрүүл бус хүн болгоо хувиргачихж байгаа байхгүй.
Тийм л учраас донтолт өөрөө ийм хор уршигтай, нөхөн сэргээгддэггүй таник гэмтэй тэгэр их аюултай юм аа. Харин дахиж цаашаа тий одоо ингэж нөхөн сэргээгдэх байдал бүр байхгүй болохын тулд зогсоод тэгээд эдгэрэл рүү, эрүүл орчин руу, эрүүл ухаан руу очих хэрэгтэй байна. Эдгэрэх боломж байна гэсэн үг тийм. Ер нь яг хуу арх ууснараа миний амьдралд хор уршигтай байна гэдгийг хүмүүс бол аягүй мэдрээд байгаа шүү дээ. А тэнгүүдэд тэрийгэ мэдэрж байгаа бол одоо яг хүлэмжшөөрөөд яг түүнийхээ төлөө золиос гаргаж одоо алхам хийх хэрэгтэй юм байна л да. Жишээлх юм бол орчноо солих те, нөхөрлөлөө одоо төр зур те, үүрдэж байгаа юм шилтэй төр зур магадгүй киноноос хүртэл те, кино янз бүрийн үзэж байгаа зүйлүүдээс хүртэл одоо нөлөө авдаг гэж болно л да. Тэдгэр зүйлүүдээ л нэг хүслээ төрүүлэхгүй тулд л одоо болно л гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгтээ даан чадахгүй л дээ хүмүүс. Харамсалтай үнэхээр чадахгүй. Мэддэг, ухамсарладаг. Архин гарсны дараа, асуудалд орсны дараа, үр тавьсны дараа ёстой нэг дургу өөртнөдөг. Гэхдээ тэд чадахгүй. Тэр архины энэ сэтгэл зүйн асуудал бол нэг юм аягүй чухал байдаг. Өөрөө хүчин мөхөс байдлыг би чадахгүй юм байна гэдэг хүлээн зөвшөөрнө гэдэг бол яг сэтгэл зүйн эмчилгээний хамгийн суурь. Тэгэхээр хүмүүс ерөөсөө үгүй би аргачин биш, би ажиллаа хийж амьдралаа авч явж уудаг. Дандаа тэгж ярьдаг. Тэгэхээр энэ хүн өөрөө хүлээн зөвшөөрөхөөс нааш эмчилгээ хэлэх юм. Одоо тэгвэл зангаатай төрийн албаа агчнаар залуучууд те хаяа нэг, сардаа нэг одоо пиавддаг те одоо шоудчдаг. Тэд аригчд мөн үү? Мөн штэ. Өөрөлдөө цагаан захтай аригчд байхгүй юу? Харин тийм. Өөрөө соёлтой уудаг. Тэгсэн мөртлөө би өөрөө аригч юм биш гэдэг. Үгүй тэд нар бол цаагаараа их аюултай. Яг хөө ихний хэдэн жил амжилттай харагдаж болно. Тэн ч үндэсгүй штэ. Үндэсгүй мод үхтэн шүү. Үндэсгүй мод хухаардаг шүү. Тэр ангаа харахад бол нэх гоё юм цэцгэлж байгаа юм шиг харагдаж байгаа ингээл мөнгө олж байгаа юм шиг. Тэгээ эргүүлээд нөгөө энэ автцсан энэ зүйл чи эргүүлээд үүнийг чи нөхөн төлбөрт явна. Тийм учраас өөрөө л хайртай гэр бүлээ алдаж магадгүй, хайртай өөрийнхөө эрүүл мэндийг алдаж магадгүй, эсвэл булчингүй буруу шийдвэрлүү орж магадгүй, буруу хүмүүстэй те будаа тэгээд буруу жишээ явчих магадгүй байхгүй. Тэгэхээр энэний хор уршиг үр дагавар гэдэг юм байгаа л гэж би бол хэлнэ. Ер нь хүн бол ер нь арх гэдэг зүйлийг спиртээр ер нь дуттдаггүй мэн те. Тэгэхээр арх гэдэг зүйлийг одоо нэг пиавчс яг адилхан хүний илгэнд ч гэсэн хор юутай байгаа шүү дээ. Энийг огтл амсахгүй сайн сайхан амьдралынхаа төлөө огтл амсахгүй амьдрах нь ер нь бол их зөв алхам гэж ерөнхийдөө хэлж байна. Тэгэхээр одоо зарим хүмүүс одоо яг энийг яг ингэж амьдрахыг бол хүсэж байгаа. Олон залуучууд хүсдэг байхгүй. Да хүсгийнхаа яг энэ хүслээ биелүүлэхийн тулд яадаг вэ гэхээр зарим нь кодлуулж байна. Зарим нь спираль тавиулж байна те. За энэ нь яг ингэж архинаас шууд ингэ бүрэн төгс гарах боломжтой юм уу? Таны үед боломжгүй л те сэтгэлийг л жоохон аргадж байгаа. Би махуудад нь төр зур те. Тэ өөрөөр хэлбэл зүгээр хүн ч нөө сэтгэлээ амтан штэ. Сэтгэлд нь нэг жоох юм хийгээд л нэг жоохон төрхөн зүр аргалах гэж байгаа л оролдлого гэж би бол хэлнэ. Яг махан биенд нэг спираль тавиулж штэ. Эсвэл бол кодлуулах зүйл бол хэсэг хугацаанд бол нөлөөлнө. Нөлөөлнө. Яг архинаас гарсан юм шиг маш гоё бол 1 жил өнгөрлөө гоё байна, 2 жил өнгөрлөө. Гэхдээ үндэс шийдэгдээгүй тохиолдолд тэр хүний дотор байгаа ичгүүрийн мэдрэмж өнгөрсөнд холбоотой өөрийн доош нь навшуулгаж хэлж ирсэн үг яриа тэр шарах аниагүй тохиолдол тэр мэдрэмжээ гаргаагүй тохиолдолд амьдрал өөрөө асуудалтай шүү дээ. Амьдрал өөрөө асуудлаарч бай, учрал өрөөлөж бай. Тэгэл ахаал нөгөө асуудал унал бэрхшээл эдийн засгийн асуудал гараал ирэхтэл нөгөө яг шархан дээр нөгөө давс цэцэгтэй адил сэдэрдэг. Тэ өөрөөр хэлбэл 2 жил уугаагүй архиа нөхөж уудаг баг. Нөхөж нэг тэгээ бүр ихэж 50-наас хүн ингээд гарч байгаа те. Тэд хоног татаагүй гэж байгаа буцаад ингээ орохтой бүр айгүй. Тэгээд ордог татдаг те. Нөхөж байгаа юм шиг. Тэгээ нөхөж юу аадаг уудаг л та. Тэгэхээр нэг хүн нэг удаа согтлоо уудсан шүү дээ. Нэг удаагийн согтолтой уухад хүний тархинаас 15,000-аас 20,000 эс өгсөн бай өгдөг. Тэгээ тэр их эс бол нөхөж зул сэргээгдэхгүй. Тийм учраас эрүүл сэтгэхээ болж эхэлдэг. Зориггүй болж эхэлнэ. Хүсэл мөрөөдөлгүй болж баяр хөөрийн тарих бүрэн унтарч эхэлнэ. Хүн баяр хөөрг бол яаж амьдралыг давна да. Хэцүү шүү дээ. Амьдралыг давах зүйл бол үнэхээр хүний магнат тэнэлэгдэг тархинд байдаг баяр хөөрийн тарихыг дичээх гэдэг юм байна. Тэр ерөөсөө донтолт бол ерөөсөө баяр хөөргөө болж байгаа хүний шиж. Тийм. Таны хувьд ер нь тэгвэл огт амсахгүйгээр те стрессээ зөв тайлал, аз жаргалтай амьдрах ийм боломжтой гэж бодож байна. Огт амсахгүй амьдрах.
Боломжтой. Боломжтой. Өөрөөр хэлбэл хүн эрүүл нэг амьдралын зөв хэв дадал зуршил гэж яриад байгаа шүү дээ. Хүн өөрөөр хэлбэл зуршлын амьтан шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд бид тэр хүмүүсийг мэдрэмжээ илэрхийлж сураарай. Ялангуяа би эцэг эхчүүдэд хүүхдийг багаас нь мэдрэмжээ хэлэхэд нь тэ битгий цааргалаа загнаад байгаа ч эрэгтэй хүүхд уйлж болно шүү дээ. Тэр чинь унаад хөдөө шалбалцсан юм чи эрэгтэй хүүхд уйлах хэрэгтэй шүү дээ. Гэтэл уйлж болохгүй чи дуугаа нулимсаа залэг гэдэг ингээд мэдрэмжийг шууд залгуулчих байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө хүүхдүүд эргүүлээд тэ өсөг үр дүнээр бол аваачдаг. Баясгалан гүшийн хувьд одоо өөрөө архины донтолтой бас ажилладаг те 90-ад оноос эхлүүл ингэж одоо 98 оноос эхлүүл 20 гаруй жил ингэж ажилласан их туршлагатай. Тэгэхээр одоо дахиад нэг асуултаа асуумаар яг одоо танд одоо ингээд таны хөтөлбөр, таны арга зүй, одоо энэ хичээл, лекц, сургалт те энийг чинь сонсоод одоо огт арх уухгүй амьдарж байгаа тийм хүмүүс байна уу? Байна уу те. Тэднийг харахтаа ямар шүү вэ? Үнэхээр гоё. Тэгээ нэг гэр бүлээд 15 жил нөхөр нь арх уусан байдгийн. Тэгээ за энэ нөхөр бол өстой архинаас гарахгүй. Тэгэл эхнэр бол зөвхөн нөхрийнхөө нэрийг бодоод тэгэл заас одоо яаж салдаг юм блэ гэл ингээд өөр хүүхдээ аваад тэгэл айгу зовлонтой байнга л ингээд те шүн орой агсан тавихт хүүхдүүдээ аваад гараад зуртаад ер нь иймэрхүү л амьдралаар амьдэрсэн байна. Тэгэхээр одоо яг битэрийг одоо үзэн суугаа те. Магадгүй яг энэ архины одоо ингээд хамааралтай энийгээ болчих юмсан. Үнэхээр болж чадахгүй байна гэж байгаа. Одоо яг өөрийгөө хүлээмжшөөрөө те. Энэс яаж гарах вэ? Хүсэл төрөөд байна гэж байгаа залууч хандаж мөн бас магадгүй гэр бүлээ зоогоод байгаа те. Гэр бүл дотор нэг хэн нэг арх угаад байдаг шүү дээ. Энийг нэг яаж архинаас гаргачих вэ те? Арх уугаа болчихвол энэ гоё явах гээд байна гэж байгаа хүмүүст хандаж те. Та ямар боломж байгаа гэдэг талаар ерөнхийдөө нэг боломж байгаа тий 15 жил бүр өстэй нэвширтлээ уусан хүн архинаас гараад одоо сайхан амьдраад явж байна. Тэгэхээр боломж бол байгаа. Гэхдээ энэ бол зүгээр нэг өнгөцгөө өргөс авсан юм эсвэл химийн сан тавиулаад ч юм уу фүү үлээгээд гарчдаг зүйл биш. Тийм учраас нэгдүгээр өөрөө ухамсарлан ойлгох хэрэгтэй. Донтол гэдэг бол бага наснасаа авсан сэтгэлийн шарга, санаа зовнил, айдас бага насны өнгөрсөнтэй холбоотой, үн цэнтэй ч холбоотой тэр асуудлаас үүдэлтэйгээр таны зан чанар суугдсан зан чанарын тоглолтуудыг хэлж байгаа. Тэгэхээр өөрөлдвөл энэ арх уудаг энэ жимсийг өөрчлөхийн тулд тэр үндэс буюу уумаар байгаа. Уухын тулд юунаас үүдэж уух гээд байгаа. Тэр нөгөө сэтгэл зүйн тэр өнгөрсөнтэй холбоотой эдрээтэй асуудлууд тэр гомдол одоо тэр шарах ээжээсээ холбоос тасарсан, хайрлуулж чадаагүй, ялгартай хайрлсан, хүүсээрээ гологдсон юу ч байж магадгүй. Энэ болгон ч өөрөө тэр их хүчтэй сэтгэлгүүд уумаар байна. Би тэ үнэхээр дэвчихгүй байна гэдэг сэтгэлээ чи өдөөд байгаа энэ зүйлийг бол энтэй ажиллаж ижил одоо энэ хүн бол бүрэн дүрээ дээрх бүрэн боломж байна. Тэгэхээр архитект гэдэг бол ганцаараа бас ингээд шууд би чаднаа гэд хийждэг зүйл биш. Амлаад уудаг, өөрөөр мэддэг би чадахгүй байгаа. Тэгэхээр хамгийн дөрөнд даруй ахал хэрэгтэй. Тэгээ би үнэхээр биш байна. Надаа хэн нэг хэрэгтэй байна гэж. Тэгээ энэ дээр бол гарцаагүй тэр Миннесота загварын буюу харилцан ярьж мэдрэнтэй хуваалцаж дэмжихтэй тийм хүмүүсийн эргэн хүрээлт дотор орж иж өөрийнхөө тэр дарагдсан мэдрэмжүүдийг гаргаж ярилцаж бусдаа сурж тэгэхээр өөрөөр хэлбэл сэтгэл зүйн эмчилгээ ер нь хоёр төрлөөр л хийгддэг. Сонсно, ярина. Тэгэхээр сэтгэл зүйчдэр очиод 90% ярина. 10% сонсно. Заримдаа би 90% яриад намайг 10% сонсох ийм тохиолдлуудыг ингэж авч үзчихэж тэр хүний дотор байгаа тэр бат үндэс суугдчихэж тэр хүн өөрийгөө бүрэн дүрэн дотроос захирах тэр боломж юу. Тэгээд архинд донтуулж байгаа тэр байдал руу түлхэж байгаа нэг хүмүүс бол ер нь өөгшүүлэгч нар байдаг. Яг нэгдүгээр ээж нар байдаг, хоёрдугаар эхнэрүүд байдаг. Эргэн тойронд байгаа хүмүүс тэр багаас нь өөгшүүлсэн, багаас нь дандаа хаацалсан, давраасан. Эртээ дэргүй айлын нөхөр болоод явцсан үний чи өөгшүүлдэг тий байнга л мөнгөөр дэмждэг энэ бол өөгшүүлэлт. Тийм учраас бид нар ийм өөрөөр хэлбэл яг өөгшөлтөөс үүдээ. Тэгэхээр хамгийн бас нэг зүйл нь яг архинд донтцсон байгаа хөө. Одоо чи нэг ихнэр ирээд гэж өөстө манай нөхрийг архинаас гаргаад өгч өгч юмсан. Тэг үнэхээр их зорж байна. Би эхлээд нөхөртэй нь ажиллахгүй. Би эхлээд ихнэртэй нь ажиллана. Яг л ихнэр үргэлж нөхрийг өдрүүлдэг. Үг ба үйдлээрээ өөрөө нөгөө давхар хамааралд орцсон учраас тэр шархнаасаа үүдэлтэйгээр арай их засраад ороод ирж байгаа. Арай их гой болоод ороод ирж байгаа хүнийг зөв үгээр л антууд чаяад эсвэл өөгшүүлээд унгаадаг нь эхнэр ба ээжүүд.
Тэр өөрөө түрүүн 15 жил архинаас гарсан хүний өөгшүүлэгч нь эхнэр нээсэн, ээж нээсэн. Тийм учраас тэр хүн өөрөөлөл хүнийг архинаас гаргахын тулд би эхлээд эхнэртэй ярилцсан. Дараа нь те ээж нарт нь хэлсэн. Яаж энэ хүнтэй хандах ёстой юм бэ? Та нар бүгдээрээ нэг талд гар. Битээ өмөрөөдөө. Шартаад ороод ирэхэд ингээд асуудал тариад гэн очиод мөнгөөр төлөөл асуудал нь битээ шийдээд өөрсдөө бурхан шиг бодох бол хэрэггүй. Асуудлыг өөрөөр нь өөрөө туулж үзэх хэрэгтэй гэж. Тэгжээж нөгөө яг бүгд нэг талд гараад хөргөн өөрөдөл бэр ээж ах бүгд нэг талд гарсан. Үгүй чамд одоо тохирцохгүй. Чи эмчилгээнд явахгүй юм бол чамд одоо өстой юу ч өгөхгүй шүү. Тэгэнгүүт за би ч болохоо байлаа. За би явъя. Би яах ёстой байлаа гэх. Тэгээд нөгөө эмчилгээнд бол явсан. Сэтгэл зүйн тэг шараад нь биш. Яг юм сэтгэл зүйн эмчилгээнд бол явсан. Тэгээд биднэрт бас нэг амгалан ивэлт гэж бас байгаа. Тэгээд миний хамт үйлчилдэг. Одоо бол 10 дахь жилээ одоо архины хамааралтай хүмүүсийг амьдруулаад тэгээд тэр хүмүүсийг одоо архинаас гаргахад нь тусалж байгаа ийм төв байна. Тэр ингээд архинд ороод ингээд сэтгэлчин унаад хэцүү байгаа бол гарах арга зам байгаа шүү. Тэгээ бити итгэл найдвараа алдаарай л гэж би хэлмээр. Тэгээ зөв гарцаа олоороо тийм боломж бол байгаа шүү гэж байгаа тийм. Тэгэхээр одоо залуучууд мань, монголчууд мань тийм ер нь бол архинаас гарах, архийг огт амсахгүйгээр сайхан аж аргалтай амьдрах тэр боломж бол байгаа юм байна шүү тийм. Тэрийг болохоор одоо огт бүр үр жимсийг ингээд тастаад авах ш дээгүүр нь өнгөцгөн одоо код мод спрал гэл өнгөцгөн тастаад авах ш бүр сэтгэлийн шарах гүн рүү те холбоос руу энэ орж иж бүр ингэж идэх ийм боломжууд байдгийн байх шүү гэдгийг л одоо манай баясаг багш маань та бүхэндээ бас одоо танилцуулж байгаа маа. Тэгэхээр би нэг удаа таны сургалтын дээр ороод те яг дуусчих нэг орсон л да. Тэгсэн чи яг тэр нь холбоос гэдэг хичээл чи явж ах шүү. Эсвэл чи нэг хүмүүс ингээ уйлаад л тэр хин хөвлөгээр нь явуулж ийн гэл тэр их айгу надад их таалагдсан. Яг тэгж л яг таслагдчихж байгаа бох тийм. Тэгэхээр нөгөө дахиад нөгөө донтолт болон сэтгэл зүйн асуудал маань өөрөө үндэстэй гэж яриад. Энэ өнгөрсөнтэй холбоотой бага наснаас авсан сэтгэлийн шарах гэж. Тэгэхээр нөгөө донтолтын гол үндэс ичхүүр байна, ганцаардал байна, айдас байна. Энэ болгон хүүхдийг багад байхад үүсэж хүүхдийн дотор орж ирдэг. Тэгэхээр нөгөө тэр үуч нөгөө ихийн эвлийдэх эдгэрэл гэдэг энэ сэдв байсан. Тэгээ өөрөөр бага наснаа яг ээжээсээ авахгүйла л хөөд гологдсон юм уу, хаягдсан юм уу, орхигдсан юм уу, ялгууртай байсан юм уу? Нөгөө стресстэй ээжээс стресстэй хүүхэд төрдөг, ууртай ээжээс ууртай хүүхэд төрдөг, харддаг ээжээс харддаг хүүхэд төрдөг тийм учраас яг ихийн эвлийд байх үед яг ээж ямар мэдрэмжтэй байсан юм болоо. Ээж минь намайг охин байхыг хүлээн зөвшөөрж байсан юм. Эсвэл намайг энэ хүүхдийг гарахгүй гэл те энэ хүүхдийг авахгүйландаа гэж их олон удаа бодож байсан болоо. Эсвэл ээж ааваар баян хэрэлдэж зодтолдог байсан юм болоо. Зодтолдог ээжээс төрсөн хүүхдийн сэтгэл зүй ямар юм? Өөр хөндлөлтийн дараа төрсөн хүүхдийн сэтгэл зүй ямар юм гэдэг ийм хичээл байсан. Тэгээд яг өөрсдөө нөгөө төсөөл ерөөсөл сэтгэл зүйн эмчилгээ гэдэг бол төсөөл ба өнгөрсөн дэх те өнгөрсөн зүйлээ бол дурсан санах тэр төсөөл дотор нь очиод идэх боломжтой. Эсвэл ирээдүгөө төсөөлөн бодохын чадваруудыг ашиглаж сэтгэл зүйн эмчилгээ бол хийгддэг. Тэгээ яг тэр үед бол хүмүүс яг ингээд өөрсдөө мэдрээд те ихийн эвлийд байхасаа л ээж нь яаж хандж ийсэн бага байхад нь ямар үйл явдал тохиолдсон гэдэгтэйг үнэнтэйгэл ерөнхийдөө нүүр тулж те яг тэр өөрийнхөө бяцхан нэг настай хэдхэн сартай байх үеэ эргэн санаж таагууч гэсэн өвдөж байгаа ч гэсэн тэр мэдрэмжийг гаргаж тэр ойлгох ёстой уйлж тий тэр мэдрэмжтэй тийм яг юм болж исэн үе л тий. За ерөнхийдөө ойлгомжтой байсан багшаа баярлалаа. Тэгээд өнөөдөр үнэхээр бас сайхан ярилцлага өрнүүллээ. Тэгээд ерөнхийдөө монголчууд нь тий ганц хоёр пиав хаяа уудаг ч гэсэн архичинтай тооцогдох юм байна. Тэгээд тэрэнд аимшигсаар байгаа тий яг л одоо гудамжинд арх ууж байгаа яг л хүмүүстэй адилхан л болж хувирах юм байна. Тэгэхээр аль нэг нь одоо эдгэх шаардлага бол байдгийм байх шүү. Тийм учраас та бүхэн доорх утсаар холбогдож манай Баяс багшаас одоо зөвлөгөө авч сургалтад сурчлагыг нь бас хүлээн аваарай гэж уриалж байна. За баярлалаа. Баярлалаа.